Дуртай. Хараатныхаа арслангийн нөгөө балан санаанд нь орж ирнэ. Сайн байцгаана уу? Дэлхийн бөмбөрцгийн хаа нэгтээс үзэн суугаа нийт үзэгчид та бүхэндээ энэхүү сайхан өглөөний, өдрийн, оройны, шөнийн мэндийг хүргэн мэдчилж байна. За ингээд энэхүү влогийнхоо шинэ дугаараар та бүхэнтэйгээ уулзахаар бэлэн болоод байна. Энэ удаад бид уламжлалсаар урхан улаан нартаа уралдан өглөө эртлэн босоод Торонто хотоос хойш 300 гаруй км-ийн зайд байрлах Algonquin парк хэмээх үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн зориор явж байна. Ингээд влогийнхоо шинэ дугаараар хамтдаа аялцгаая. Ямар гоё. Уулах газар. Ирц явж байна. Хотоос гараад нэг 140 гаруй км явцсан. Торонто хотоос хойшоо жоо. Уулах талбай гараад ирц явж байна. Тэгээд дэлхийн анхлынхаа Space Zone-ээс сонсоод явж байна. Ол занд чинь үдчих гоё хань болж байна. Тэгээд дөрөв гэрээс гарахад манай хүү дижижсэн. Тэгээд муугийнхаар бол одоо нөгөө Арк Канадын алдарт дуучин Drake шинэ цомгоо нэг төрсөдөрт зориулж релиз хийсэн байгаа. Тэгээд Орчин Торонто хотын залуучууд унтсангүй. Дэн даурын гэрэлтүүлэг Drake-ийн шинэ цомгонд зориулж одоо спешиал гэрэлтүүлгээр ассан байгаа. Тэгээд Iceman гэж цомгийн промошн эдийн дүүгээр одоо маш том одоо мөсөн шоу Кавтрат шоу ингээд дайрч ягаад тэгээд тэр дээр клипний зураг авсан байгаа бас. Тэгээд Торонто хотын гудамжаар бас ингээд мөстэй ачааны машин дээр том мөснүүд ачаад тэгээд бас зураг авалтуудаа хийгээд нэгээд сүүлийн хэдэн хоног одоо Drake-ээр амьсгаллаа л да. Онтарио мужийн Канада улсын одоо нэрийн ууц бас нэгэн өнгө төрхийг илэрхийлсэн юм уран бүтээлч залуу одоо дэлхийн хөгжмийн урлагт одоо ингээд амжилттай явж байгаа бас хотгийн хүүгийн өнөөс одоо баяртай гоё байна. Drake шинэ цомгоо сайдэр дуунуудын сонсч үзлээ үнээр бас гоё дуунууд байсан ба. Эний өмнө чинь бас нөгөө Michael Jackson-ээр бас нэг хэсэг амьсгаллаа шүү дээ. Манай гэр бүл Michael киног үзээд хуучин гарч ирсэн дуунуудын дагж маш ихээр сонслоо. Jackson-ы тухай яриа, байсгээл одоо тэр урагтэлтэй холбоотой яриа манай гэр бүл дотор өрнөж явлаа. Тэгээ одоо Space Zone-гоос сонсоод ингээ явж байна. За дуу хөгжмийн хувьд бол нэг юм. Тэр араа наадуу чинь басрахаа газар явж байна. Төрсөн өдөр болоод сэтгэл хөдлөд агаар салхинд гараа гээд тэгээд амралтын өдөрч гоё таарч байгаа юм байна. Тэгээд шиг уулаан зорхоор өндөрлөг газараа зориод уул үзээ хангаа газар очие. За болж игэл хандгаа харъя гээд тэгээ яг энэ зэрлэг байгалаараа хадгалагдаж үлдсэн. Одоо эртний энэ Канадын одоо Algonquin чуудын амьдарч исэн газар буюу одоо Algonquin парк гэдэг. Тэгээ тэр зэрлэг байгалийнхаа хэв шинжийг хадгалж үлдсэн гоё парк байдаг. Тэр парк руу аялахаар ирж байна. Энэ харалтаа. Тэг яг ийм нуур устай газрынхаа ойролцоо болоод ирэхлээр ингээд гоё манан бууцсан. Уул нь бол тэнгэр гоё цэлмэг байгаа шүү дээ. Тэгээ цэлмэг байгаа мөртлөөсөө
манан бооцсон. Тэгээд энэ бид нар бас нэлээд хойшоо өндөрлөг газар руу өрөөд ирсэн байх шиг байна. Одоо ингээд юунаас Торонто хотоос нэг 200 гаруй километр хойшоо гараад ирсэн явж байна л да. Тэгээд яг энэ хавьд болохоор одоо энэ Highway 60 гэдэг яг энэ орон нутгийн хурдны зам гэх юм уу да. Орон нутгийн хурдны зам руу яваад ирэхлээр яг энд одоо нөгөө хандгаа хамгийн ихээр одоо яг зам руу гарч ирдэг үеийн юм гинэ. Яг энэ үеэр 5 сарын дунд үеэр замын хажуугийн давстай хэсгийг долоох гэж гарч ирдэг. Тийм үеийн юм гинэ. Мал хужир шишдэг штэ тэ. Мал амтэн шиг. Тэгээ хужир долоох гэдэг ингээд зам руу орж ирдэг тийм үеийн юм гин. Тэгэхээр азуул хандгаа бидний зам дээр таарах юм шиг байна. Одоо тэгээд энэ өндөр уулаа зориод өндөр уулаа бараадаад ингээд үрээд ирсэн. Бид нар нэг учиргүй дахиад ингээд хамгаал биш. Ер нь таалагдсан газар таарлах юм бол зогсчи, машинаасаа буучи, сайхан алхачи, ер нь яавалч яачи гэсэн бодолтой явж байгаа. За энэхүү Algonquin парк нь Онтарио мужийн хамгийн анхны паркуудын нэг. Анх оймод усны нөөцийг хамгаалах зорилгоор байгуулагдсан ч өнөөдөр байгаль хамгаалал, аялал жуулчлал, шинжлэх ухааны судалгааны чухал төв болж хөгжсөөр ирсэн. За энэ парк нь Канадын өмнөд хэсгийн навчит ой болон хойд хэсгийн шилмүс дойн зааг дээр оршдог болохоор хоёр өөр экосистемийг нэг дор харж болох ховор газрын нэг гэж хэлж болдгийм байна. За нийт хамрах газрын хэмжээнд 7600 км²-д талбайтай буюу Сингапур улсаас 10 дахин том талбайг хамардаг гэсэн үг. Нийт 2400 гаруй нуур, олон зуун километр үргэлжлэх гол мөрөнтэй энэхүү цэцэрлэгт хүрээлэн Онтариогийн хамгийн том цэнгэг усны сүлжээний нэг гэж аль биесээр тооцогддог юм байна. Энэ парк дахь голын зарим нь Оттава голоор дамжин Атлантын далайд цутгадаг бол нөгөө хэсэг нь их нууруудын систем рүү нийлдэг. Ийм газар зүйн тогтцтой газар гэнэ. Нуурууд нь хоорондоо гол горхоор холбогдсон байдаг болохоор автомашин гарахаас өмнөх нутгийн уугуул иргэд үслэг ангийн худалдаачид гол тээврээ эдгээр гол мөрний сүлжээгээр дамжуулан хийдэг байсан байна. Канадын уугуул ард түмний ус модны холцоор хийж усан тээврт ашигладаг байсан каноэ зав бол Канадыг илэрхийлэх соёлын салшгүй нэг хэсэг юм. Монгол хүн морьтойгоо тал нутгийг туулж байсан бол канадчууд каноэтойгоо нуур гол мөрнийг туулдаг байсан гэсэн үг. Тэгвэл өнөө цагт энэхүү Algonquin парк нь канадчуудын онгон байгальд каноэ аялал хийх шилдэг бүсүүдийн нэг гэж хэлж болох юм аа. За бид нар хандгаа харах зорилго тээж яваа гэж түрүүн би дурдсан. Учир нь Algonquin парк нь Онтарио мужид хандгаа харах хамгийн өндөр магадaltaй газруудын нэг гэж явдаг юм байлээ. За энэхүү паркын биологчид нисдэг дэргээр тогтмол тооллого хийж тоо толгоогоо тогтоодог юм байлээ. Тэдний сүүлчийн үеийн тооллогоор бараг 3500 орчим хандгаа энэ цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг гинэ. Тэгэхээр хандгааг харах магадлалаараа Канадын ихэнх газраас хамаагүй өндөр гэж үзэж болохоор байна. Тэгэхээр одоо тэр 3500 хандгаанаас одоо бас ядаж ганцхан ч болов таарлах байлгүй дээ хэмээн итгэлтэйгэл бидгэд явж байгаа мэн юм. Энэ хэсэгт очиж юм шиг байна. Марко тийш. За бидний эхний зогсоол бол Lookout Trail. За энэ явган аяллаа жим нь харьцангуй богино. Машин зогсоолоос гол хэсэг дээр буюу хамгийн гоё харагдцтай тэр хэсэгт хүрээд буцаж ирэхэд нийт 2 км орчим алхдаг ийм зам байна лээ. За алхалтын эхэнд энэ дэвтэр дээр хэдний өдөр хэдэн цагт хэдүүлээ алхаж байгааг тэмдэглэж үлдээдэг юм байлээ. Магадгүй ойд төөрөх алга болох гэх зэрэг зүйл тохиолдох юм бол хамгийн сүүлд хаана явж ирснийг олж тогтоох мэдээллийн их усүр болдог болов гэж ойлгосон. За тэр дагуу бид ч бас мэдээлэл бичээд үлдээсэн. За ингээд цааш алхацгаая. Байна. Стой. Өнөг 10 хэдэн жилийн өмнөх 15 жилийн өмнөх хагас өдөр болго
харцны усанд орж бүтээсэн өдөр болгон богд олроо алхдаг байсан цаг үе маань санагдаж байна. Богд бол яг юм жижиг юм горхины юм боргоо байдаг гэсэн шүү дээ. Яг нэг юм гүн цаавалтай. Ойдолтой. Тэгээд зарим газар нөгөө газар доогуур ингээ ороод хөрснийхөө доотлоор уурсаад тэг яг тэр горхины жижиг уулын горхины оржигнон чинь хөрснийхөө доогуур ингээ урсж байгаа нь ингээ сонсогдчихлээ. Бас ой дуурдаг байсан шүү дээ. Аратныхаа арслан шиг ба. Тий. Аратныхаа арслангийн тэр киноны нөгөө балан санаанд нь орж ийн гинэ. Надад болохоор нөгөө богд уулын баруун ширээт дээр гарч ирэхлээр ингээд нэг юм хош модны оройн ингээд энэ үеийн доор ингээд харагдаад дээр нь бүндгэнтэл ингээд самарнууд нь оргцсан мэт шүү дээ. Яг тэр дүр зураг харагдаж байна. Нөгөө талаас овсод нөгөө ханхын хайрханд Алтан бургастай гэж Алтан бургас гэж газар байдаг шүү дээ. Бас уулын орой дээр хоошоогоо ингээд нөгөө Овс аймгийн зүүн говь сум харагдаад хойтлын элсэн манхаа харагдаад байдаг. Яг тэр шиг санагдаж байна. Яг тэрний хэсгийн нөгөө байгаль нь яг юм шүү дээ. Ийм хадан. Тийм газар байдаг шүү дээ. Стогой юм. Нөгөө өндөр уулын орой дээр гарч ирээгүй удацсан биз дээ. Уулын модон дотор алхаад өстой гоё шүү дээ. Чулуунаас чулууны хооронд том алхаал. Модны мөчөртэйгээр алхахлаар таснаас гээл хугарч дуурал гэх хэрэгтэй л. Гоё. Тасраад удсан мэдрэмж юм шиг санагдчих шүү. За та бүхэндээ сонирхуулахад тэр цаана харагдаж байгаа нуур энэ ой модны ихэнх хэсэг нь бол хот сүрэнгүй, замгүй, бөглөө ой шугуу юм гинэ. За зарим хэсэгт тэнд хүрэхийн тулд зөвхөн каноэ зав ашиглах эсвэл олон өдрийн явган аялал хийх шаардлагатай болдго юм байна. Харин энэ хавийн чулуулгууд нь нэг тэрбум гаруй жилийн настай юм гин шүү. Энэ газар нэгэн цагт далайн ёроол байсан гэж геологчд үздэг юм байна. 10,000 гаруй жилийн өмнөх сүүлийн мөсөлгийн үеэр одоогийн энэ хад чулуу, мод, нуурууд бүхий хөндөй үүссэн гэж ярьдаг юм байна.
За саяны бидний харсан view point-оос намрын өнгө хамгийн гоё харагддаг гэсэн гинэ. Гэрэл зурагчид 9 сарын сүүл 10 сарын эхний 7 хоногийг хүлээж иж зорж иж зураг авдаг. Аяллаа сурчлаганд гардаг хамгийн алдартай панорам зургуудыг энд авдаг гэсэн үг. Бид хэд ч гэсэн бас намрын улиралд заавал зорж ирж байгалийн сайхан өнгийг харъя гэж бодлоо. Канадын намар моднууд нь алаглаад шар, ногоон, улаан, улбар шар гэд маш олон өнгө ирээлжилсэн, алгалсан үнэхээр үзэсгэлэнтэй болдог. За түүн дээр нэмэгдээд зам нь бүхэлдээ одоо агч модны навчаар хожигдаад жинхэнэ үлгэрийн орон болж хуурдаг гэж хэлж болно. Зурган дээр хамгийн үзэсгэлэнтэй өнгөлөг гардаг улирал нь намрын улирал гэсэн үг. За одоо бол моднууд нь дөнгөж шинээр ногоорж эхэлж байна. Манайхаас юугаар ялгаатай байна уу гэвэл нэгдүгээрт үнэр алга, ой модны үнэр алга. Хоёрдугаарт одоо нэг юм зэрлэг ой дотор ч одоо нэг юм яг мод гүйлгэлээр зулцгалаад ингэсэн үед нэгдүгээрт айгуу гоё хурц шинэхэн тийм ногооны үнэртдэг штэ. Тэр үнэр авахгүй нь хоёрдугаарт ингээд ийм шавж ялаанууд ингээд гараад ирдэг штэ. Энд бас тийм шавж ялаа бас багтаа байдаг юм байна. Энэ тэрүүгээрээ бас жоохон ондоо санагдлаа. Түүнээс бусдаар бол яг л сайхан ханга газар байна да. За энэ хүнээр бол одоо якуза гэж байна. Бахан шивэстэй. Ялгаатай нь юу гэхээр мод өөрөө энийг хүсэж хийгээгүй. Зүгээр байсан модон дээр хүмүүс хурж ирж гişвэс хийсэн байна да. За одоо харин бид Algonquin Visitor Center буюу одоо зочид үлээ авах ухтаа авалтын хэсэг дээр хүрэлцэн ирээд байна. За энд бол одоо ирсэн зочдыг мэдээлэлээр хангадаг мэдээллийн төвнө. За ингээд хандтаа дотгошоо орж сонирхцгаая. За энэ ингээд энэ хав бол ингээд 1200 гаруй нууртай гэсэн. За тэгээд тэр нуурууд нь одоо ингээд зарим нь ингээд юм нэртэй өгөөж. Зарим нь одоо нэр ч өгж амжаагүй одоо тийм нэргүй бас тийм нуурууд зөндөө байдаг гэсэн. Тэнч тийм том парк гэж байхгүй. Algonquin парк гэдэг. Ийм газар байна да. За Algonquin room гэнэ. За дотгошоо орж сонирхцгаая. За 100 гаруй жилийн өмнө Том Томпсон хэмээх зураач энэхүү паркыг канотойгоо туулж Канадын байгалийн гоо сайхныг дэлхийд анх таниулсан хүн юм байна. За тэр хүн байгалийн уран зургуудаа зурснаар энэ паркыг гэрэл зурагчид болон байгалийн зураачдын одоо зорж ирдэг алдартай газруудын нэг болгосон юм байна. Тэгээд энэхүү одоо уран зургийн танхимыг тэр хүний нэрээр Том Томпсны нэрэмжит болгон энэ танхимыг засаж тогтжуулсан юм байна.
За ингээд Том Томсны нэрнжид энэ танхимд гэрэл зурагчид, байгалийн зураачдын нутгийн уран бүтээлчид тус парк хэрхэн уран бүтээлдээ тусгасныг харуулдаг үзэсгэлэнгийн танхим юм байна л да. За тэгээд эдгээр бүтээлүүдийг зөвхөн үзэж сонирхоод зогсохгүй, сонирхсон хүмүүс худалдаж авах боломжтой байдгийн байна. За худалдаж авсан дүнгийн тодорхой хэсгийг паркын танилцуулга болон байгаль хамгааллын бусад хөтөлбөрүүдэд зарцуулдаг юм байна. За жишээ нь энэ уран зураг бол дөрвөн бидний очиж хардаг Lookout Point гэдэг бидний бас гэрүүлээрээ зураг мөргөө авахулаад исэн өндөрлөх газар байна. За тэр газар байна. $1625 гинэ. Сарж юм гоёрддаг. Цогой. За тэн бүрхний зургаас бас $1625. За одоо энд мэдээллийн төвийн хамгийн сонирхолтой хэсэг нь эхэлж байгаа шүү байна. За энд Алганкүн паркын он систем, за тэнд амьдрах ан амьтад болон геологийн төвхийг одоо маш бодиттой, сонирхолтой байдлаар яг бодит орчин гүйцэж харуулсан байна. За энэ Алганкүн паркын нийт одоо талбай нь 7600 км²-д талбайтай гэж явдаг. За хэрвээ энэ одоо талбайгаар аялах юм бол за зэрлэг нуур гол мөрнөөр нь хэрвээ аялаад явах юм бол ямар амьтдтай таарч болох, ямар амьтдыг одоо дэрэгдээс нь болон холоос харж болох вэ гэдгийг үзүүлсэн энэ үзмэрийн хэсэг. За тэгээ яг ингээд дундуур нь аялаад энэ амьтдтай танилцаад ингээд явж байхад бол энд хүүхэдүүдийг одоо томчууд биднэрт хүртэл одоо маш сонирхолтой санагдах ийм жижигхэн музейн үзмэрийг засч тогтчулсан байна да. In fact, some summer wildflowers of the hardwood forest don't even have the green chlorophyll that normally permits plants to capture the energy of sunlight and make food. За тэгээ өглөө үүрээр эртлэн гарсан бидгээд зам дагуу хандгаа гарч ирэхийг хүлээгээд ажуухан явж замдаа зогсоож уул хад руу алхаж за янз бүрийн байдлаар одоо хандгаатай таарах болов гэж найдажсэн ч одоо аз таарсангүй. Гэтэл харин хандгаатайгаа энд нүүр туллаа. Бодит хэмжээгээр нь харахад маш том биетэй амьтан байдгийн байна. За хандгааг ихэвчлэн намгархах газар эсвэл нуурын эрэг дагуух газруудаар харах магадлал маш өндөр байдаг гинэ. Ийм том биетэй амьтан хэрнээ цагт 50-аас 60 км/цаг хүртэл хурдталж чаддаг. Зам усанд маш сайн сэлдэг. Одоо хоёр нутагтан амьтан гэж ярьдаг. Нуурын хэдэн километр зайд сэлж гатлах чадвартай ийм чадвартай амьтан юм байна. Эр хандгаан эврэн жил болгон унаж намар нь хамгийн том хэмжээнд хүрээд өвлийн ихээр ундаг юм байна. За тэгээд хавар дахин шинээр ургадаг ийм зүг тогтолтой амьтан юм гинэ. За тэгэхээр өвөл харсан эр хандгаа эвэргүй байх магадлал бас байдгийн байна. За манайхны ойлголтоор бас эвэргүй хандгааг эмхтэй нь эмнэ гэж харах гэдэг магадлал байдаг. За тэгвэл тэр бол эврэг ээдсэн эр хандгаа байх бас магадaltaй байдаг юм байна шүү. За чонын сүрэг. За Алганкүн парк нь бол Онтарио мужийн чонын сүргийн хамгийн чухал нутаг гэж явдаг юм байна. За том газар нутагтай хамгаалалттай бүс, зам харгуу баг, за суурьшлийн бүс барагтай байхгүй, зэрлэг ан амьтан ихтэй. Энэ паркт чон жинхэнэ сүргээрээ амьдрахад хамгийн таатай тохиромжтой экосистем бүрдэл болсон газар гэж явдаг юм байна. За паркын аялагчдын сонирхдаг алдартай зүйлсийн нэг нь хандгаанаас гадна шүн чонын уйлах чимээг хэдэн километрийн цаанаас сонсох боломжтой байдгийг гинэ. За бүр 100 зарим үед чон уйлах дууг сонсох тусгай аялал хүртэл зохион байгуулдаг юм байна. За тэгээд эндээс харахад бол одоо бид нар юуг зарж мөнгө олж болох вэ гэдгийг бас харж болохоор байна. За Алганкүн гэдэг нэр нь тус бүс нутагт эртнээс нааш амьдарч ирсэн уугуул иргэд болох Алганкүн Анишинабе хэмээх нэрнээс гаралтай байдгийн байна. За тэд нуур гол мөрнөөр каноёгоор аялж,
загас ан агнуур хийж улирлын дагуу нүүдэлж амьдардаг байсан эртний уугуул арт түмэн юм. За каноэ зов нь хус модны холцоор бүрсэн модон хүрээтэй маш хөнгөн бүтэцтэй тул хүмүүс нэг нуурын эргээс нөгөө нуур руу мөрөн дээр үүрээд зөөчдөг ийм хялбар хэрэгсэл байсан юм байна. Алганкуйн паркын түүхийн салшгүй нэг хэсэг бол ан агнуур, үслэг идлийн ан, түүнийг дагсан худалдаа 8 байсан байж. Boy, am I glad we made to the cabin before dark. Yeah, it's snowing and blowing pretty good now. If it had taken us any longer to get here, we would have spent the night in the bush. Yeah, being in the cabin is going to make it a lot easier for me to write my notes. I already have 3 weeks of daily entries for my 1931 journal. Мөн 1800-аад оны сүүл үеэр Алганкуйн бүсээс маш их хэмжээгээр мод бэлтгэл хийгээд за тухайн үед Английн тэнгисийн цэргийн усан онгоцны шон барилгын материалд тэрхүү модоо маш өргөнөөр ашигладаг, мөн цааш нь зарж борлуулдаг байсан гинэ. За каноэ, минжний айрс, мод бэлтгэл гэх эдгээр зүйлсээс гадна Алганкуйн бүсийн аялал жуулчлал мөн олон жилийн түүхтэй гэж үздэг. Ихэс дээд сүйд тухайн үеийн чинэлэг иргэд энд тансаг амьдралын хэм маягийг өнгөрөөж загасчлал хийж амарч зугаалах дуртай байж гинэ. За мөн одоо ч энэ бүс нутагт аялал жуулчлал каноэ загасчлалын алдартай үзүр үйлчилгээг эрхлэн явуулдаг юм байна. Covering of boulders, sand, and gravel over a dome of rocky hills. За тэгээд энэхүү мэдээллийн төвийн бас нэг сонирхолтой хэсэг нь Image of Algonquin хэмээх нэртэй мини кино театр. За паркын үүсэл хөгжил, экологийн онцлог, дөрвөн улирлын өөрчлөлт, ан амьтдын амьдрал, одоо байгалийн онцлогийн талаар харуулсан 10-15 минут хэмжээний богино хэмжээний баримтат кино үзүүлдэг юм байна. За энэхүү влогоор та бүхэндээ энэ Алганкуйн паркын тухай өгж байгаа мэдээлэл за мөн одоо бусад танилцуулгуудыг бүгднгийн одоо энэхүү баримтат киноноос одоо их сурвалжаа болгож авч байгаа гэдгийг бас хэлгээд таатай. From what you see back home. Opened in 1993 to celebrate Algonquin's first 100 years as a park. За ингээд энэ киноны хамгийн сонирхолтой хэсэг нь бол төгсгөл нь байсан. Юу гэхээр кино дуусан гол шууд гаднах орчин руу гардаг хаалга нь онгооход кинон дээр үзсэн байглаа шууд дээрээс нь харах боломжийг олгодог нэг юм харах тавцан байдгийн байлаа. Тэгээд тэр харах тавцан руу гаргадаг хаалга онгоогоод за тэрүүгээр ингээд шууд байгаль руу гарч ирдэг. Тэр хэсэг бол үнэхээр сонирхолтой холбоос байдгийн байлаа. Сайхан кино үзлээ. Сэтгэл маш их хөдлөлөө. Тэгээд одоо яг тэр байгаль руу саний кинон дээр хатдаг байгаль руу гарч ирсэн ба шүү. За энэ газар нь болохоор ямар учиртай юм гэхээр эрт цагт 100% ажиллаж ирсэн мод бэлтгэлийн бааз. Канада хаусны модон материалыг л одоо энд хийдэг л байж л дээ. За ингээд энэ модон дүнснийх нь гойлон модных нь радиус нь харж байгаа. Энэ одоо бараг нэг 20 см-д явамтартай байна шүү. Хил бүтэн мод байна да. За ингээд дотор орцгоё. За
мод бэлтгэлийн газрын ажилчдын амрах байр юм байна. Нэг ийм хэсэг дээр 2 хүн унддаг гэсэн гинэ. Ингээл 2, 4, 6, 8 гээл. Тэгээд энэ гол хэсэгтэй болохоор галтогоотой. За одоо энэ дэгэнээс болохоор энэ том тогоомогоо одоо эднэрийг төвшлэлтгэл хоолндоо хийдэг. Энэ төр ажилтай энэ тогоомогооносдаг. Дээр үе нөгөө ширэм энэ араа танх. За энэ агуулгах сав. Тийм байна. За энэ ингээд хүнсүнсэн агуулцдаг. Байсан юм шиг байна. Гарч харахлаар нэг юм амархан байр байна да. За тэгэл одоо хэлбэр хийцэн нэг тийм одоо цонх моог байхгүй болох байсан юм байна. Тэгээд ийм том дүнзэн мотор хийж байгаа байшинт ч одоо тэгээд цонх хийн гэдэг бол илүү ажил болох байлгүй дээ. Энэ дээвэр мэврийг хараа ингэж ирсэн шүү дээ. За энэ нөгөө модо бэлтгэгчээд өвлийн цагт бэлтгэсэн модо зөөдөг байсан чарга байна. Тэгээд чаргаас хооронд нь ингээд гинжээр холбоод ингээд хар араас нь зөөрөөд. За ингээд модо зөөдөг байсан юм шиг байна. За ингээд энэ морины живчээр энэ морины хооллдог савна. За ингээд нэг юм дөрвөлжин дотор 2 морь. 2 морь ингээд 8 морь байдаг байж л та. Моднуудаа өргөдөг. Хөдөлмөр хөнгөвчлсөн одоо нөгөө карамайгийн төхөөрөмж юм уу да. Гинжээр осорлж байгаа энэ дэр мотор дамжуулж ийшин татаад. Энэ тэгээд энэ чарга нэмнэ шүү дээ. Дөрөв чи нөгөө 2-оор холбогдсон байсан чарга энэ гэж байна. Энэ саяны тэр модноос ингээд татцсан байгаа энэ холбоос тороос гинж чинь ингэж яваад энд хүрж ирээд энэ дамраар орж ирэнгүү тийшээ яваад энэ мороор татдаг байсан байна. Ишин гэд. За ингээд чарган төлөлөөд бэлтгэсэн моднуудаа ингээд чарган төлөлөөд энэ бэлтгэсэн байгаа моднууд нь ямар том бүдүүн юм бэ ч одоо. Тэгээд нэг чарган дээр ингээд 1 2 3 4 мод за 5 мод гэхэлэр ч одоо хичнээн том жинг татдаг байсан. Тэгээд тэрийг тэр мороор чирнэ гэхэлэр. Тэгээд цасан дээгүүр чирээд тэр мороор чирж явсаргаад отовоо хүргээд отовоогоос цаашаа далагаар тээвэрлдэг байсан гэдэг аахгүй. Усан замаар тээвэрлээд мод хэрэгтэй байгаа газрууд руугаа зөгдөг байж л дээ. Тийм. Яс өөрх юм би. Идэх юм байхгүй юу? Энд өгч гисэн. Тэр хөөх юм бэ яасан. Энэ төхөөрөмж ч услалгааны төхөөрөмж шүү дээ. Зөв зам дээр мөсөн гадаргуу үүсгээд мөсөн бүрхүүл үүсгэж байгаа мөсөн дээгүүрээ чаргааж ирэхлээр илүү нэг мал зовоохгүй.
юунда баг ачаал өгдөг байсан шүү дээ. За энэ цасаа хараа. Энэ цасыг замаас ингээ хоёр тийш нь хаюулдаг. За энэ жолоогоор энэ юугаа бас тохируулдаг байсан байна. Өшөө илүү гадагш нь яах уу гэдгээ. Тэгээд энэ нөгөө бэлтгэдэг мод нь иймэрхүү юмнууд байдаг байсан шүү нэрээ. Хичнээн том юм би. Авра бүтэн мод. За дээр үед энэ мод бэлтгэлийн ихэнх үед хүний хөдөлмөрийг хамгийн ихээр хөнгөвчлөлтийг зүйл нь одоо морь байсан байна. За дөрөвчийн дээр таталгаар ажилласан моднуудаа ингээд морин дэргээр нуурлуу зөөдөг байсан юм байна. За тэгээд нуур гол мөрөнд хурж ирэхээр усыг гатлах сал зэрэгээ одоо мориор ажиллаулдаг байсан байна. Тэр голын хүрдээ эргүүлээд тойроод алхдаг байсан байна. За дараагийн хөвсөл бол мориор хийх ажлыг хөнгөвчилж нуур усан дээгүүр явдаг хөдөлгүүрт зайв нэвтэрч эхэлсэн байдгийн байна. За галлагаагаар ажилдаг одоо уурын хөдөлгүүртэй гэсэн үг. Одоо анхны моторт зайв гэх юм уу да. Ийм төхөөрөмж байна да. Ингээд эндээс орсож ирж байгаа ийм том голыг ийм нарийнхан амсгалуу оруулаад энэ шиг ийм төргөн урсгалтай болгоод модоо зөөвөрдөг байсан. Эндээс урсаж орж иж байгаа одоо нөгөө дүлгөөн урсгалаар урсаад хөвөөд ороод ирсэн моднуудаа эндээсээ ингээд саяны тэр татдаг манилтай нэг юм төхөөрөмж байсан. Тэрүүгээрээ татаж аваад одоо орсны урсгалыг ашиглаж зөөж тээвэрлэдэг байсан юм уу да. Тийм л хэвшиг байна. Ийшээ ингээ морио оруулж ирээд ингээд би одоо яг тэр морино орон зогсож байна л да. Тэгэд энд байгаа энэ багаж зэвсэгнүүдийг ашиглаж агаад морины нөгөө тахмах одоо юунд тойронд шигдэж орсон өргөс шаардлагатай үйлчилгээ юмнуудыг хийдэг байж л дээ. Морины хүчнээс нуруунаас зүүдэг барьдаг дүүцэлтийг барьдаг нөгөө том төхөөрөмжнүүд шүү дээ. Тэгэхээр бид нэгээ зүүдэг ч юм уу салгадаг ч юм уу. За энэ тах 100% байна. Энэ 100-нд одоо бас янз бүрийн төмөр мөмрөө юмнуудаа хайлуулад том тахнууд тураар идэг байсан байна. Ирстрайн. Ингээл хараа. Авандаа гэсэн. Хөтөдөө дууддаг байсан шүү дээ. Тэн төмрөө саяны тэр дархны өрөнд хийсэн байгаа даа. Хүмүүсээ хараа. За энэ амрах байр байна да. Энэ одоогийн амрах байр нь болохоор ингээд нэг орон дээр нэг л хүн, доотлолт нэг хүн, дээр нэг хүн. Өмнөх чинь нэг юм автан дээр хоёр онцдог шүү дээ. Энэ болохоор доороо нэг дээр нэг. За ингээд 40 он гэхэд ингээд дүнзэн хийцэл нь хэвээрээ тэгсэн юмнээсээ цонхтой арай дээвэр мэвэр нь арай смарт болсон. Мантантай. Тэгээ нөгөө хүмүүсээ дууддаг хонх монхтой жоох шиг нэг бас хөгжсөн байна л да. Энэ бол тэгэхээр юуныхаа хаалганыхаа дээдлтэй цонхтой болсон. Бид нэр яг одоо ингээд 40 оны цаг хугацаагаар ухраад 40 онд эргэж очиод энэ хүмүүстэй яг ийм байранд энэ ажлыг хийгээд ингээд амьдрах
боллоо гэхэд чадлаа юу? Моринуудыг ажлаас халах болсон цаг үе. Энд дэржиндаа энэ араа дугуунд бүр анханасаа юм цептэй дугуйтай. За энэ жижигхэн дэвштэй. 43 оны замуртай мэдчилж байгаа юм шиг санагдчихлаа. За тэгжсэн чинь дараа нь дизель хөдөлгөөр гарч ирсэн. Илүү хүчтэй, илүү олон хүний хүч хөдөлмөрийг хөнгөлчилсөн шийдэл гарч ирсэн. Цаг хугацааны мэдрэмжийг өгөхөд зүгээр нэг үзэсгэлэн музик гэхээс илүү болсон. Үнэр болсон. Шинэ салхины үнэр. Өрөөл гэж юм байхгүй зүгээр чигээр урамшаа хашиж явна. Ингээд дизель хөдөлгөөр гарч ирээд 10 хүний хөдөлмөрийг хөнгөвчлээд гэх юм уу 20 хүний хөдөлмөрийг хөнгөвчлээд ингэжсэн чинь төмөр зам үссэн. За тэр үеийн төмөр замын дугуйн юм ховлтой төмөр дугуйтай өргөн цархтай ийм галт тэргээр ажлын амжилт болсон байна да. За одоо ингээд ирэхлээр усны урсгалыг ашиглаад авах шаардлагагүй, чаргаар зөөгөөд авах шаардлагагүй, морь мал зовоогоод олон хүний хүч хөдөлмөр аюултай байдал бүгд ингээд ард хоцроод техникийн хүчээр ингээд ажлын амжилт болсон байна да. 50-60 онд ингээд Канада хаусны хөгжил юм байсан байна л да. Нөгөө дүнз байхаа болоод арай дөрвөлжин палкын хэлбэрт оруулаад тэгээд энэ болонгуудын углуургадаж тэгээд цонх мөн хаалга ууд шат довжоо хоёр давхар энэ төргээд Канада хаусны хөгжил ингэж л явж ижтэй. За энэ болохоор дүнзэн фашин байна. Бас арай өндөр дээвэртэй нөгөө Бангла хаусны л анхны загвар юм уу да. Нэг давхар мөртлөөсөө арай өндөр жоохон уналттай дээвэртэй. Тэгээд дан хаус. Канадын модыг одоо тэгээд Канада хаустай заавал хослуулж ил ойлгохгүй болоо салгаж ойлгох арга байхгүй л да. 6 генерашн солигдсон historig савьдсан байна. Өчнөн амьдралын дүүгээ уудсаа бичижтэй. Энэ газар. За. Гоё байлаа. Сонирхолтой байлаа. За энийг бүгдээрээ үзэж байгаагүй гэхдээ мэднэ. Zootopia, Shakira, Хорон бари. Frozen. Нэр нь юу лээ? Юу лээ хати. Мекс аргасны. Коко.